Hi guys. Та бүхэн хичээлийн шинжилгээтэй төгсөж байгаатай холбогдуулан өөрөө хичээлийн бэлтгэлийг базааж байгаа. Зарим нэгэн хүмүүс нь өөрийнхөө лаптопыг шинээр авч байгаа, эсвэл шинжилж байгаа. Яг энэ үедээ та бүхэнд зөвлөх юм 2 лаптоп өнөөдөр манаас төдөд ирсэн байна. Миний баруун гарт байгаа энэ бол HP OmniBook X. Өдөртөнд нь авч явахад хөнгөн авсаархан батарейгаа илүү сайн байдаг. Харин зүүн гарт байгаа энэ бол HP Omen 16. Илүү хүчрхэг, илүү том, бас мэдээж арай илүү хүнд. Тэгэхээр энэ хоёр лаптоп яг ямар хэрэгцээнд, ямар төрлийн оюутанд илүү сайн тохирох вэ гэдгийг хамтдаа ярилцъя. За миний хувьд бол надад өнөөдөр HP-гийн OmniBook X энэ лаптоп нь илүү сонирхолтой санагдаж байгаа. Яагаад гэвэл бүх нууц нь энэ лаптоп 2-in-1 буюу таблет болдог, бас лаптоп болдгоороо онцлогтой байгаа. Лаптопны хувьд хэдүүлээ эхлээд гадна талаас нь эхлээд ярьж эхлэв те. За гадна талаа бол ер нь бол маш юм нэмгэн маш юм премиум тим мэдрэмжтэй лаптоп байна. Гантлан болохоор ер нь бол юм мат гадаргуутай. Хойдлын яг үндсэн яг дээдлийн дэлгэцийн хойдлын 19-ийг бол HP-гийн маш юм минимал юм логотой. Тэгэхээр бол нэг амар юм том брэнд их одоо юу гэдэг амар том логотой юм шиг санагдахгүй байгаа зэрхэн байгаа юм да айгуугаа таалагдж байна. Баруун гартлын энэ болохоор headphone jack буюу юуны чихвчний оролттой 10 гигабитийн USB-A оролттой. Зүүн гартлаа харах юм бол энд цэнэглэх болон дата дамжуулах 2 USB-C оролттой HDMI-тай бас 10 гигабитийн USB-A оролттой гээд нийтдээ 1 2 3 4 ширхэг USB оролттой, нэг ширхэг үндсэн full size HDMI оролттой байна. 14 инчийн лаптопууд дийлэхдээ mini HDMI ч юм уусгүй болоод зарим нэг HDMI-ийн огт оролт байхгүй заавал USB-C-гээр дамжуулах гэдэг. Тэгэхээр энэ дээр нь HDMI оролттой байгаа нь оюутан залуучууд маань ихтгэл тавих ч юм уу хайскуулын семинарийнхаа үеэр өөрсдийнхөө танилцуулгыг хийх үед дийлэнх газруудаар нөгөө түгээмэл байдаг full size HDMI оролтоороо шууд залгах боломжтой байгаа нь дахиад нэг өөр шин юм дагуулж авч явахааргүй давуу талтай гэсэн. За доотлын хэрэг харах юм бол үндсэн энэ хэсэгдээ болохоор одоо юу нэ сенс нэ тэгэхээр хоёр баруун болон зүүн гарт талдаа сенс байхгүй байгаа учраас аливаа нэгэн тал дээр одоо энэ дээр маус тавих ч юм уу өөр одоо ингээд ашиглаж явах үед гар халах тийм эрсдэл байхгүй. Тэр нь бол надад маш их таалагдсан. За хэдүүлээ нэгэд хэрэг хараад үзэх юм бол бидэнд ийм цэвэрхэн минимал загвартай ийм лаптоп бол биднийг өгдөж байна. Дотор талдаа яг энэ лаптопны хувьд бол Intel Core Ultra 5 процессортай, touchscreen дэлгэцтэй, full size keyboardтай, мэдээж 14 инчийн лаптоп учраас хажууд нь numpad бол байхгүй гэсэн үг. Энэ лаптопны жингийн хувьд бол ойролцоогоор 1.4 кг-ийн жинтэй байгаа. Тэгэхээр ер нь бол яг энэ категори класс дотор л харьцангуй хөнгөн тийм жинтэй лаптопт орно гэсэн. Тэгэхээр өдөржингөө өрөвчнөр хийгээд авч явахад ер нь бол илүү дутаа. Яг би хувьдаа бол оюутнууд дийлэнхдээ 16 инчээс илүү 14 инч юм уу бүр зарим нэг 13 инчийн лаптоп илүү тохирно гэж үздэг. Яагаад гэвэл мэдээж нөгөө олон цагаар дизайн дээр одоо суух ч юм уу дэлгэцийг хараад суух шаардлагагүй дэлгэцтэй хичээлээ гэдэг хийгээд явцдаг учраас ер нь 14 инчийн лаптоп өөртөө авч явахад хамгийн эвтэйхэн тийм хэмжээ өгдөг шүү. Энэ лаптопны дэлгэцийн хувьд гэх юм бол 1920-ыг харьцан 1200-ийн пикселтэй 2К нэгтгэлтэй 60 Гц-ийн refresh rate-тэй 400 nit brightness хүртэлх тийм тод болох боломжтой тийм multi-touch дэлгэц байгаа. Дэлгэцэндээ хуруугаараа дарж юм заах дуртай хүмүүст энэ гоё дэлгэц гэсэн. Яг энэ лаптопны хувьд гэх юм бол нийтдээ 512 GB-ийн багтаамжтай 16 GB-ийн DDR5 RAM-тай Intel Arc graphic chip-тэй болон Intel Core Ultra 5 CPU-тэй байна. Тэгэхээр ер нь бол өдөр тутмын ажлын болон хичээлийн ямар ч хэрэгцээг ямар ч асуудалгүйгээр дааж чадна гэсэн. Мэдээж энэ лаптопын хамгийн гол selling point нь маань 2-in-1 дизайн буюу ингээд бүтэн 360 градус ингээд ихвэгддэг таблет маягаар ийм том таблет болоод ашиглаж болно. Хамгийн таалагддаг зүйл нь юу гэхээр яг tent monitor буюу нэг юм майхан шиг хэлбэрт ингэж оруулаад танилцуулах юм үзэх. Эсвэл яг өөрийнхөө эсрэг талд сууж байгаа хүндээ альва нэгэн зүйлийг харуулах, багштай даалгавраа шалгуулах. Тэр тохиолдолд яг ингэж тавиад бүх юм харуулхад маш амар. Мэдээж орой гэртээ ирээд эсвэл бол одоо орон дээрээ тэ зүгээр юм үзээд хэрэг сууж гэвэл яг энэ tent monitor ингэж тавиад Netflix, кино, YouTube хүссэн одоо мультимедиа форматаар ингэж үзэхэд айгүй гоё.
Өөр энэ лаптопны надад маш их таалагдж байгаа зүйл нь юу гэхээр энэ нугас нь хойшоогоо бас юм 180 градус ингэж нуурах боломжтой байдаг нь та магадгүй орон дотроо ороод ч юм уу орой үдшиж цагаар яг даалгавраа хийж дуусаагүй ажлаа хийж дуусаагүй байгаа тохиолдолд энэ лаптопоо яг хэвтэй байрлалаас юм хийхэд энэ нугас нь маш гоё болдог шүү. Энэ лаптопны надад маш их таалагдж байгаа бас өөр нэгэн зүйл нь юу вэ гэхээр keyboard нь 14 инчийн дэлгэцтэй иймэрхүү зузаантай ийм лаптопны keyboard-ууд нэр нь keyboard travel гэж бид нар ярьдаг буюу ингээд даралтан доошогоо гүнзгий орохгүй нэг тийм бичгэд жоохон тохгүй байгаад байдаг бол энэ лаптопны хувьд бол бүр бүтэн яг ийм keyboard-ны маш ийм том өргөн даралттай бас дээрэс нь дарах тохиолдолд доошогоо ийм travel нь буюу доошогоо ингэж дарагдаж өгдөг нь урт хугацаагаар юм шивхэд ер нь бол маш ихтэй гэсэн. Энэ лаптопны хувьд надад бас дахиад нэг өөр таалагдж байгаа зүйл нь юу гэх юм бол энэ бол trackpad байгаа. Энэ харьцангуй юм том болохоор энэ дээр товчлууруудад дарах энийг мэдрэх хялаа нэгэн зүйлийг ингэж тэмдэглээд нүгээрээ гүйлгэхэд нөхөн талбай нь том байх тусмаа илүү ихтэй. Энэ лаптопны бас нэг өөр давуу тал нь юу гэхээр энэ лаптоп маань өөрөө Microsoft-ийн Copilot Plus ангиллын ер нь лаптоп. Тэр нь юу гэсэн үг гэхээр өөр тэр нь AI-г шууд боловсруулах, AI таскуудыг гүйцэтгэх тийм жижиг хэмжээний чипс өглөөж өгсөн учраас та бүхэн заавал интернет холбогдох шаардлагагүйгээр жижиг даалгаврууд таскуудыг шууд компьютерээсээ хийх боломжтой гэсэн. Мэдээ сайн ярьсан бүх гоё функцүүдийг энэ хүчин чадлуудыг нь ашиглаад батарей нь хурдан дуусчдаг бол мэдээж харин энэ лаптопны хувьд гэх юм бол Intel Core Ultra 5 процессортай энэ цахилгаан болон тогтнол хэрэглээг маш бага ашигладаг учраас та бүхэн өдөрт дунджаар 16 цагийг ямар ч цэнэглэлтгүйгээр энэ лаптопоо ашиглаж болно гэсэн. HP OmniBook X-ийг танилцуулахад юм байлаа. Харин одоо илүү хүчрхэг бас илүү сонирхолтой HP Omen 16-тай танилцъя. Та бүхэнд танилцуулах дараагийн лаптоп бол мэдээж HP Omen 16-гаа мэдээж илүү хүчрхэг хүнд програмууд дээр ажиллах боломжтой. Хаяа нэг тогломоор санагдсан үед партныхаа хичээлийг хамгийн ард зурж байгаа тоглож болцоотой тийм лаптопыг танилцуулах гэж байна. Түрүүчийнхтэйгээ адилхан хэлбэлээ хамтдаа энэ лаптопны гадна талаас нь хэлүүлээд портуудыг нь ярилцаад нийт хэмжээ болон жигнүүдийг хамтдаа ярилцъя. Мэдээж энэ лаптоп маань нийтдээ 16 инчийн дэлгэцтэй 16 инчийн лаптоп байгаа. Тэгээд портуудыг нь хэлүүлээ хамтдаа харах юм бол баруун гар талтай USB-A оролттой, хойдол хэсэг дээр энэ дээр нь шууд лангийн кабелтай, цэнэглэгчний оролттой, full size HDMI-тай, нэг ихад USB-A оролттой, зүүн гар талтай болон мөн ихад нэг USB-A оролттой. Ямар ч энэ доод хэсэг дээр нэг USB-C оролттой юм байна. Тэгээ энд нэ чигвчний headphone jack-тай юм. Баруун гар талын энэ порт нь болохоор 5 GB-ийн дамжуулах хурдтай болвол зүүн гар талд байгаа энэ USB-A нь бас ялгаагүй 5 GB-ийн дамжуулах хурдтай, харин хойдолд байгаа энэ USB-A нь 10 GB-ийн USB-A оролттой гэсэн. Тэгэхээр ямар нэгэн хурдан файл дамжуулах шаардлагатай бол энд байгаа USB-C юм уу эсвэл хойдолд байгаа энэ портыг ашиглах нь хамгийн зөвөө гэсэн. За гейминг лаптопнуудын нэг том түгээмэл алдаа байдаг. Тэр нь юу гэхээр дийлэгтэй хүмүүс баруун гар талдаа маус нэмэлтээр залгадаг ч юм уу эсвэл wireless маусыг дандаа баруун гартаа тавьж хэрэглэдэг. Тэр үед дийлэгтэй энэ талдаа HDMI оролттой байх тохиолдолд дандаа яг нэг эндээс гарч ирж байгаа оролтууд нь энэ маусныхаа энэ хөдөлгөөн нь маш их садаа болоод байх тийм тохиолдол байдаг. Тийм учраас ер нь бол хойдолтой ийм HDMI бүтэн оролттой, цэнэглэгчний оролттой, USB-ний оролттой байх нь энэ баруун гар талд байгаа энэ хэсгийг аюугаа чөлөөлж өгдөг гэсэн. Үндсэн хойдлынхаа сэнснүүд нь болохоор энэ хойдлыг энэ хоёр сэнсээр агаараа гадагшаа халуугаар түлхэж байгаа. Сорогтой бол мэдээж энэ доотлын эндээс бол хүтэн агаараа сорж байгаа. Эндээс харж байгаа нэг дизайны үед бол нэлээд ийм том ийм панелыг гаргаж өгсөн байгаа нь эндээс агаар сор, агаар сэлгэлт нь илүү сайн байдаг. Агаар сэлгэлт мэдээж сайн байна гэдэг нь тухайн тоглох үед, програм дээр ажиллах үед гацах, удаашрах, FPS унах тийм эрсдлийг ер нь бол багасгаж өгч байна. Тэгэхээр тэргээр маш том давуу талтай. За хэдүүлээ хамтдаа нэгэд хамтдаа хараад үзье. За дисний хувьд болохоор matte IPS дэлгэцтэй 300 nit brightness хүртэлх тод болох боломжтой 2K нэвтэршилтэй 144 Гц-ийн тэмдэгц байна. Тэгэхээр ер нь энэ үнийн сегмент доторх лаптоп дотроос өсч болох бүхий шаардлагатай зүйлсүүдийг энэ хангаж байгаа гэсэн. График картны хувьд болохоор RTX GeForce 5060 одоо ноутбукын зориулсан RTX график тусдаа карттай HyperX-ийн sound systemтэй CPU гэх юм бол AMD Ryzen 9 8940HX чиптэй. 16 инчийн лаптоп байхын маш том давуу тал нь юу гэдэг вэ гэхээр тусдаа ихэд нэмэлтээр ийм numpad буюу
тоо оруулдаг юм numpad-тай ажилладаг. Тэр харж байгаачлан энэ numpad гэсэн. Тэгэхээр миний мэдхийн энэ бол санхүүгийн оюутнуудад болон Ябогийн оюутнуудад маш их хэрэг болдог гэсэн. Би бол амьдралдаа энийг хэрэглэх шаардлагатай бол гарч байгаагүй. Гэхдээ програм дээр ажилладаг юм уу альс бол санхүүгийн програмуудтай биелэгдэж ажилладаг бол 16 инчийн лаптоп маш тохиромжтой болдог. Лисенуудын мад гадаргуутай байгаа нь ер нь ийм тод гэрэлтэй орчинд ажиллахад ер нь ойлтыг арай илүү бууруулж өгдөгөөр давуу талтай байдаг. Тэгэхээр энэ лаптопны хувьд бол бас ялгаагүй мад гадаргуутай гэсэн. Энэ лаптопны хувьд гэх юм бол өөрөө 16 инчийн лаптоп атлаа жингийн хувьд харьцангуй боломж 2.5 кг хэмжээтэй. Хэрв энд нь байгаа 230 ваттын дагалдах энэ адаптерыг нэрээ нэмвэл ойролцоогоор 3.1 кг жинтэй болно гэсэн. Иймэрхүү төрлийн лаптопнуудын ганцхан сул тал нь мэдээж энэ дотор байгаа график картыг нь бүтэн чадлаараа ашиглахын тулд ер нь бол маш их хэмжээний тог дамжуулах шаардлага болдог. Тэр гейминг лаптопнуудын адаптер ер нь бол ийм том байгаа нэг болонтой. Тэгэхээр ер нь бол энэ лаптопыг голцоо өдөр болгон хичээлдээ авч явахд бол тэр тал дээр жоохон ийм хүнд цүнх үүрэх шаардлагатай болчдөг нь баг зэрэг сул таллах гэдэг. Гэхдээ мэдээж хэрэг хичээл дээр очиод бүх одоо юу гэдэг хүчин чадлаар нэр ашиглах шаардлагатай байгаа бол мэдээж энийг авч явахаас өөр аргагүй л гэсэн. Яг лаптопыг ашиглаж үзэж байгаа хүний сэтгэлээс хуваалцахад миний бодлоор бол энэ гандлын хэсэг нь та бүхний камерын дээр харагдаж байна уу? Харагдахгүй байна уу? Хурууны хээ гарах гадаах тохиолдол яг матер гадаргуун дээр жоохон их байгаад байдаг. Тэгэхээр жоохон тостой ч юм уус бол юм хурцсан гараараа аль болохоор компьютер дээр хүрэхгүй байвал юу зүгээр. Энэ лаптопны хувьд гэх юм бол keyboard-ийн хувьд RGB lighting бол байхгүй. Зүгээр 3-4 өөр төрлийн тод бүдгээр хасдаг. Нэг өнгийн тийм backlit keyboardтай гэсэн. Яг лаптопныхоо бодит чадлыг хэрэг ярих юм бол жинхэнэ амьдрал дээр Cyberpunk 2077 Phantom Liberty дунджаар Ultra settings дээр 87 FPS заадаг. Харин Spider-Man 2 high settings дээр ойролцоогоор 75-аас 76 FPS-ийн хооронд хэлбэлцдэг гэсэн. Тэгэхээр ер нь сүүлийн үед гарсан ямар ч тийм AAA геймүүдийг дунджаар medium high settings дээр нь ямар ч асуудалгүйгээр тоглох боломжтой гэсэн. Нэг бичлэгийнхаа төгсөл та бүхэнд дүүлтэй хаваалцахад мэдээж HP-ийн OmniBook X бол илүү өдөр тутамдаа лаптопоос руул руу авч явах шаардлагатай. Дийлэгтэй илүү офисын хэрэглээний энгийн програмуудыг түлхүү ашигладаг. Илүү урт хугацаагаар лаптопоо асаалттай байлгаж ашиглах боломжтой байх. Зарим нэгэн тохиолдолд хаяа AI таскуудыг бас лаптопн дээр хийх шаардлагатай. Тиймэрхүү хэрэглэгчдэд би бол илүү их зөвлөнө. Мэдээж зөвхөн дан оюутан гэлтгүй бас офисын болон өөрийнхөө хувийн хэрэгцээний зүйлсүүдийг ашиглахад энэ лаптоп илүү тохиромжтой. Харин HP-ийн өмнө 16 инчийн энэ лаптоп бол илүү одоо технологийн эсвэл одоо инженерийн програмууд ажиллах шаардлагатай хаяад нэг тоглолцох хүсэлтэй тийм илүү хүчин чадал шаардсан тиймэрхүү хэрэглээнд илүү зохимжтой ийм лаптоп гэж ойлгож байна гэсэн. Харин та энэ хоёр лаптопын аль нэгийг сонгосон бай? Худалдаа авахыг хүсэх юм бол HP брендийн бүтээгдэхүүнүүдийг аль биесээр борлуулдаг Arena Electronics-оос хичээлийн шинэ жилийн хямдралтай бас бэлэгтэйгээр худалдаа авах боломжтой шүү.